За сайн байцгаана уу? За байгалийн шалгарал ба түүний хэлбэрүүд тэдгээр орчны хүчин зүйл хэрхэн нөлөөлдөг болохыг харьцуулан тайлбарлах гэсэн суралцгын зорилтын хүрээнд хичээлийг бэлтгэн бичлэгийг та бүхэнд хүргэж байна. За чи дайрун байгалийн нөхцөлд амтан ургамлын биед буюу зөвлөлт ашигтай шинж тэмдэг шалгаран үе удамдаа үлдэх мөн ашиггүй шинж тэмдгүүд устж үгүй болохыг байгалийн шалгаралагч тодорхойлжээ. За байгалийн шалгарал ялгаатай генотипийг хадгалах үйл явц юм. За шалгарлын урьдчилсан нөхцөлд идэж дижээл амьдрах орон зай үржлийн үед хэм амьтдын төлөө хөрсөлдөөн амьдралын төлөө тэмцэл гэх мэт орно. За байгалийн шалгарлын хэлбэрүүдийг багш нь линкийг нөгөн энэ линкээр ороод байгалийн шалгарлын хичээл гэсэн хичээлдээ бас бие танилцаж судлаарай. За мөн шалгарлын хэлбэрүүдэд тохирох графикийг харгалзуулаарай. Энэ QR кодыг уншуулсан дасгалыг ажиллаарай. За мөн дасгалыг ажиллан шалгарлын хэлбэрүүдийг бол зөв харгалзуулаарай. За мөн дасгалыг ажиллаарай. За докторжуулах, чиглүүлэх, сарниулагч зэрэг байгалийн шалгарлын янз бүрийн хэлбэрүүд бий. За доорх зурагт өгөгдсөн байгалийн шалгарлын улмаас шинж тэмдгийн давтамжийн тархалтын мөрийн өөрчлөгдөж байгааг харуулсан байна. За дээрх мэдээлэл болон зургийг ашиглаад дараах нөхцлүүдийг үнэн худал болохыг олоорой. За мөн та бүхэн хэсэг хугацааны дараа бичлэгээ зогсоож жагаад өөрсдөө бүгэлжөө дараад нь багшийнхтай хатуулгаарай. За дараагийн дасгал амьдрах орчны нөхцөл янз бүрийн чиглэлээр өөрчлөгдснөөс ижил нөхцөлд амьдарч байгаа бие махбодод янз бүрийн фенотипийг бий болгодог. За шинж тэмдгийн их бага утгын аль алийг нэвэн тэтгэж дундаж утгатай хэлбэрүүдийн эсрэг үйлчилдэг шалгарлыг юу гэж нэрлэдэг вэ? За график дээр байгаа зураг болон за энэ бужрах шувууны хошууны хэлбэрүүдийг харж байгаад мэдээллийг бүглөөрэй. За дараагийн дасгал маш эртний эрмэл үед хүч сүнсэн амтан ургамлын зарим төлөөлөгчд манай эрнийг хүртэл амьдарч хувьсаж өөрчлөлтөө үлдэж учирсан байна. Энэ нь бол шалгарлын ямар хэлбэр бэ? Мөн график тохирох хариултыг сонгоорой. За зураг дээр харагдаж байгаа амьд бий болвол өнөө үеийг хүртэл амьдарсаар байгаа цар ус илүүрт загас байх нэ. За дараагийн дасгал хуурай газрын эмгэн хумсны дунд маш олон янзын өнгөтэй байдаг. Ногоон, хүрэн, шар, улаан, ягаан, бор зэрэг өнгө нь өөрөөр улирлуудад ойд унсан навч модонд нуугдан за хөөндийн шувууны хоол болохоос хамгаалагддаг байна. За уг үзэгдэл нь ямар шалгаралд хамаарах вэ? Мөн график тохирох хувилбарыг бас олоорой. За дараагийн дасгал Африк тив болон газар дундын тэнгисийн эрг орчмоор халуун хумхаа өвчин тархалт өндөр байдаг. Гэвч генийн нэгэн төрлийн эмгэг буюу хадуур станимиттэй хүмүүсийн улаан эсийн дотор уг халдварыг үүсгэгч нэгст барьцад үрждэггүй онцлогтой. За иймд энэ бүс нутагт хадуур станимиттэй хүмүүсийн тархалт бусад газруудаас өндөр байдаг нь ямар шалгарлын үр дүн бэ? Мөн тохирох графикийг бас сонгоорой. За дараагийн дасгал байр сууцанд олширсан жомыг устгахын тулд хор хэрэглэхэд бүгд алга болсон. За гэвч хэдэн өдрийн дараа дахин жом үзэгдэх болсон тул тухайн хороор дахин устгал хийсээр байтал үрцсээр байв. Жом хорон тэсвэртэй болсон нь шалгарлын ямар хэлбэр вэ? За дараах даалгаврыг мэдээлэлтэй танилцаад асуултуудад хариулаарай. Дараах 3 асуултанд хариулж өөрсдийнхөө мэдлэгийг баттгаарай. За мөн QR код байна. Багш нь мөн энэ линкийг тавина. За энэ 11 тест дасгал байгаа. Өөрсдийнхөө мэдлэгийг бас баттгаарай. За ингээд байгалийн шалгарлын 4 хэлбэр байна. За хөдөлгөөгч, докторжуулагч, салгагч, бэлгийн гэсэн шалгарлууд байдаг байна.